коварыг барьж байна. За бид нар яасан дөрвөн хэмжээстэй вектор ингээд заримдаа зөвхөн x үсгээд ингээд заримдаа болохоор яаж байгаа зөвхөн v mu гэдэг ингээд яаж байгаа юм. Тэгээ mu нь болохоор 0-оос 3 хүртэл үйдэг. Тэгээ дээд талдаа индекстэй нэг контр бариад байгуулж байна. За контр энийг тодорхойлох ямар нэг контр байгуулж байна. Хөөе гэхээр цааш юм болохоор лоренц хөрөлтөй хурдтай ингэж байна. Тийм ээ. Яг нэг x юутай энэ лоренц матрикс энэтэй адилхан гэсэн. x0 гэдэг чинь өөрөө t байна тийм. Тэгээд x1, x2, x3 гэх ийм дөрвөн хэмжээтэй нэг сургууль цааны байдлыг нэгсэн вектор байна шүү дээ. Энэтэй адилхан байдаг. Тийм нэг вектор гэдэг яг нэг контравариант вектор дээр x. За тэгэхээр энэ векторууд байвал одоо яаж за энэ лоренц хөрөлт болохоор юм байна тийм. Лоренц хөрөлтийн гол тодорхойлж байгаа шинж чанар болохоор уус буюу интервалыг авах. Дөрвөн хэмжээстэй авах. Тэгэхээр болохоор ийм байна. За чичтэй дөрвөн хэмжээ. Энийг хадгалдаг юм. За энийг тэгээд өөрөөр бас яаж хийж вэ? Eta mu v mu v new гэж бичиж байгаа. За энэ юу вэ? Minkowski метр тийм Minkowski метр. Энэ материал нэг асбек гэх остроцоо дамжуулдаг. Энийг нэг одоо үзэх юм яг. За нэг давтагцсан юм гэхэлээ нийлбэр авах гэсэн гүрэн маань байж байгаа. Энэ үгсийг үлдээ mu 0-оос 3 хүртэл хүргээд mu 0-оос 3 хүртэл бүгднгээр нийлбэр авах гэсэн. Өөрөөр ингэж бас нэг матрикс хэмжээ чигээр нэг point тавьж байна. V-ийн хөрвүүлсэн тэгээд дунд нь eta гэсэн матрикстай тэгээд авалталтаа V гэдэг. Энэ чинь яаж вэ? Eta гэдэг үзүүлэгч нэг вектор гэж байна. Eta ч матрикс гэж байна. Тэр векторыг энэ V-ийн хөрвүүлсэн гэдэгтэй тэр векторыг энэ V-тэй скалар гэж авч байна. Тийм юм. Тэгэхээр лоренц хөрвүүлтийн тодорхойлолт нь болохоор ерөөсөө лоренц хөрвүүлт юм аа. Тэгэхээр энэ уртыг хадгалдаг. Тэр урт хадгалдаг. Энэ хөрвүүлт шоу гэж. Жишээ гэх юм бол энийг x техникийн дагуу v хурдтай явж байгаа хоёр хоолой систем ба координат систем x, y, z техникийн ингээд хоорондоо параллелээр хөрвүүлэгдсэн. Тийм үед лоренц хөрвүүлтийн томыг гаргасан. Гэрийн даалгавар бас нэг ерөнхий хөрвүүлтийн томыг гаргасан. Бас бордон жоохон үсгсэн гэж явж байгаа. Тийм хийсэн. За тэгэхээр ерөнхийдөө хийсэн юм авах гэж байна. За вэш гэдэг нэг лоренц хөрвүүлт хийсэн үед нь уртыг нь олж байгаа тийм. Энэ бол яг хэвээр new strip then new strip юм. За тэгээд одоо энэ штрих үедээ юм чинь лоренц хөрвүүлт өөрчлөсөн байж байна. Бид нар түрүү ярьсан энэ штрихтэй гэдэг ашиглал v new штрих гэдэг нь яг үүндээ бол v штрих гэдэг юмний new координат банктай ингээд байна. Гэхдээ штрихтэй одоо бид нар ойлгохтой гэж ойлгох юм. Грек индекс дээр нь штрихтэй байвал энэ ерөнхийдөө зүгээр л штрихтэй тооцоо систем ярьж байгаа байгуулж хэлж байгаа. Тийм хөлцөө болсон байна.
За тэгэхээр одоо энэ дээр чинь шилжилттэй тоглох систем чинь хорийн зөвлөлт орж ирсэн. Шилжилттэй тоглох систем чинь гэдэг. За энэ болохоор чинь энэ зөвхөн дангаараа явуулж байна. Дангаараа энэ зөвхөн юм шүү дээ. Маргааш би new шүү дээ хичээвэл анда new штрих new new гэсэн юм байна. За тэгээ яг одоо энэ маань өөрөө юу гэдэг тэнцүү байх ёстой гэж урт хадгалдаг гэж үү тийм. Энэ чинь өөрөө хуучин урт юм байна. Хуучин урт нь болохоор чинь v new гэдэг. Энд тэнцүү байна. Энэ чинь бол энэ дурын v гэсэн векторын хувьд хүчтэй байх хэрэгтэй шүү дээ тийм. Одоо энэ вектор тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэнгүүгээр хоорондоо тэнцэх хэрэгтэй шүү дээ. Энэнгүүгээр хоорондоо тэнцэх хэрэгтэй. Тэгэхээр чинь за бета ламбда mu ламбда mu тэнцүү eta mu энийг хамтдаг багсдаг. Тэгэхээр ерөөсөө энэ маань одоо хорон зөвлөлтийн тухай гэсэн. Хорон зөвлөлтийн өөрчлөлт гэвэл энийг хатгалчих байна. Одоо ийм шинж чанарыг хамтдаг байх. За энэ матрис хэлбэртэй гэж үү. Матрис хэлбэр бол юу болж байгаа гэхээр чинь ийм болж байгаа. Энэ eta гэдэг чинь матрис. Энэ дээр энэ ламбар үржүүлэхэд яаж байсан бэ гэхээр доотлын индекс мьютэй энэ мью холбогдож байгаа. Тэгэхээр чинь энэ доотлын индекс мөрийг дугаарлаж ирсэн. Энэ багыг дугаарлаж ирсэн тийм. За тэгэхээр чинь энэ мөрийг дугаарлаж ирсэн юм. За багыг дугаарлаж ирсэн юм яаж вэ? Багыг дугаарлаж ирсэн юм болохоор энэний мөрийг дугаарлаж ирсэн гэдэг холбогдсон тийм. Тэгэхээр чинь ламбда eta гэсэн. За ардаас нь болохоор ламбда энэ болохоор чинь энэний багныг дугаарлаж ирсэн юм байж байна. Энэ болохоор чинь энэ чинь өөрөө бас багныг дугаарлсан юм байна шүү дээ. Тэгэхээр харъя. Энэ мөрийг дугаарлаж байгаа. Энэ багныг дугаарлаж байгаа. Тэгэхээр чи энэ мөрийг дугаарлаж. Энэ дээдлийн индекс мөрийг дугаарлаж байгаа юм шүү. Тэгэхээр чи энэ мөрийг дугаарлаж байгаа юм энэний багныг дугаарлаж ирсэн гэдэг. Холбогдно гэж чинь энэ ламбдаш бол энэ ламбда. Энэ ламбда болохоор чинь эсрэгээр гэдэг учраас өвд талд нь ламбда хөрвүүлсэн. Тэгвэл за талд нь баярлалаа. Ийм үгсийг хамтдаг юм. За энэ харьцуулгын бид нэг ярьсан. Энэ этагийн хэрвээ зүгээр нэгж матрицаар шалчих юм бол зүгээр ортогонал бодлоготой юу болж магадгүй шүү дээ. Матрицын хөрвүүлсэн өөрөөр үржүүлэх нэгж матрицаар. Тэгэхээр нэгж матрицын оруулалт өөр eta гэсэн болсон. Тийм зөв зөв. За тэгэхээр цааш юм бол одоо ийм бол cover-ыг гаргах шиг гацчтай байна. New гэж байна тийм. Тэгэхээр одоо энийг нь аваачаад тэгэхээр дараа үржүүлээгүй байх ба. Гурван үржүүлээгүй. Тэгэхээр энэ хоёрыг хооронд үржүүлсэн юм байна тийм. Гэх юм бол нэг дугуйн индекстэй нэг юм байна шүү дээ. Нэг вектор шиг. Тэрийг бид нэг v гэсэн векторыг cover-ыг байгуулж байна. Тэгэхээр энэ бол ийм юм шиг хэлэхээр v доор new гэсэн индекстэй юм болж байна. Энэ болохоор cover-ыг байгуулж байна. Энэ юугаар ялгаатай юм бэ гэхээр за тэгэхээр ч одоо cover байр шиг ашиглаад бид нар уртын квадратыг жишээлбэл ийм байгаад бичиж болох гэсэн. Тэгвэл дээр доороо нэг гэсэн юм гэсэн. Тэгэхээр ч бас нөгөө бидний тохиролцоотой бас таарч юм. Дээр доор байвал хоорондоо нэмэгддэг гэсэн тохиролцоо байж байгаа шүү дээ. Энэ шинэ тохиролцоо юм. За би яг бичих юм бол ерөөс аюул авах юм. Би доороо индекстэй cover байр шиг байгуулсан юу юм. Гэх юм бол за дээр байгуулагчтай контр байгуулагч нь ийм байсан гэж одоо B1, B2, B2, B3 ийм векторыг за энийг одоо баг вектор гэж үзсэн тийм.
Энэ баган векторыг энэ матрицаар хөгжүүлэх яах вэ? Багц нэг матриц бооз. Аргоо шийдэх шахах зүгээр ихнийх нь хэвээр үлдээд нөгөө гурван хасхыг хөгжүүлэх. Тийм зүйл. Тэгэхээр энэний коварент байгуулагч энэ векторыг контр вариантаараа үлдсэн. Энийг коварент байгуулагч болохоор энэ хуучин контр вариантын ихнийх нь бол хэвээр үлдээд боссон болохоор бодлоо хасхыг байна. Энэ Гэтэ мэдээж энийг бичихтэй явах. Энэ чинь өөрөө болохоор V3 гэсэн. V доороо нэгсээ 3 болохоор хасах тэмдэгтээ V дээр гэсэн. Энэ болохоор чинь V гэж гэсэн. Энэ болохоор V1 гэсэн. Энэ болохоор V0 гэсэн. Тэгэхээр эхийг нь хугацааны гаргаж өөрчлөхгүй босны бүгд зүгээр хасах болчихно. Тийм үү? Тийм нэг ковар суу явж систем юм шиг. За энэ индексүүдээр мөр багныг бид нар яаж таних юм? Яаж таних юм бэ гэж байна. Ер нь бол одоо жишээлбэл энэ векторууд контур вариант векторууд гэдэг ба шүү дээ. Эднийг бид нар баган вектор яг нь ингээд хэвтэй байдлаар жагсаа бичиж байгууллагчдын бичгтэй хаа зай юм гэж байна. Яг үнэндээ бол нэг баган гэж байна. Энэ контур вариант векторуудыг баган байдлаар байж байна. Тэгээд энэ нөгөө бусдыг нь яаж мэдэх вэ гэхээр жишээлбэл энэ дээр ингээд харах юм бол энэ баган байдалтай юмыг одоо үржүүлэх юм байна шүү дээ. Лоренц онцлог гэж чинь. Жишээлбэл энэ байдаг. Одоо энэ байж байна. Тэгэхээр багантай холбогддог индекс гэж энэ индекс болох юм. Багантай энэ ч одоо мөрийг дугаарлах индекс холбогдож байгаа индексээр энэ ч багныг дугаарлах ёстой. Хажууд шиг явж байгаа. Энэ индекс. Энэ индекс нь болохоор доош явж байгаа. Дэшээ доош. Одоо хэдгээр мөрөнд байна гэдэг энэ индекс ярьж байна. Хэдгээр багнанд байна гэдэг энэ индекс энэ доод юм гэсэн. Зүгээр матрицаар болов мэдээж тэгээд яг тэрийг нь танигдуулах гэдэг яг чанга доор бичиг байгаа юм гэдэг. Жог хажууд шиг бичсэн байна. Тэгэхээр энэ чинь хоёрдугаар индекс гэсэн матрицыг. Одоо зүгээр энэ хавтаа юм дээр хавтаа шиг бүх индекс доор байх үед тодорхой энэ дээр тодорхой. Энэ чинь зүгээр жирийн матриц. Жирийн матрич энэ мөрийг дугаарлаад хоёр дахь индекс багныг хоёр дахь нь юу гэдэг индекс хажууд шиг явдаг гэсэн үг шүү. Багныг дугаарлаад. Тэгэхээр энийг энэ дээр бас яг тэрийг мөрдөөд ерөнхийдөө дээр доороо индекстэй болов нэгийг нь жоохон хажууд шиг бичиж байгаа. Энийг тэгэхээр энэ чинь одоо багныг дугаарлаад тэгээд ардхын үнэтэй холбогдохоор нэг матрич векторыг хөгжүүлэх болох гэсэн. Энэ доор индекстэй энэ ковекторыг бол хэвтэй байдалтай мөр вектор гэж байна. Энийг мөр вектор гэж байна. Тэгэхээр тийм учраас энэ хоёрын хооронд шууд ингээд бичихлээр хоорондоо таарж байгаа. Одоо мөр вектор байна, энэ баган вектор байна. Тэр чинь шууд үржих. Одоо матрицын үржих дүрмээр хөгжүүлэх юм бол шууд үржихдээ тоо гарч ирж байна. Тэгэхээр энэ шууд болж байгаа гэж байна. Бид нар индексийг харж байгаа хөрвүүлэх үйлдэлээ бас таньчихна гэдэг. Хөрвүүлэх үйлдэлээ таньж болтыг. Хэрвээ энэ нэг ямар нэг хоёрын үржүүл матрицын векторыг үржүүлсэн чинь урд талынхаа энэтэй холбогдоод байх юм бол тэр чинь зөрүүлсэн матрицаар үржүүлж байгаа гэсэн үг байна. Энэтэй холбогдоод чинь ямар нэг юм байдлаар гэж байна. Энд жишээ. Одоо жишээлбэл Лоренц онцлог байж гэсэн дээд талын гэсэн ардлын энэний ийм гэсэн ингээд тогтсон байгаа юм бол энэ чинь уул мөрийг дугаарлалтай одоо юу гэдэг чинь даандаг самаас гэдэг чинь юу чинь доошоо гэж байгаа new индекс нь хажууд шиг гэж байгаа юм шиг. Тэгэхээр ард талын нэг юм байж байгаа. Энийг нь яг хүчээр юу гэж бодож байна. Хүчээр яг new доошоо гэж байна. Яг үндэ бол бид нар new доогоор тавьчих учраас чинь cover гэж болоод энийг баган юу гэж үзэх мөр гэж үзэх хэрэгтэй байна. Гэхдээ хүчээр ингэж бодчих юм бол одоо энэ шиг нэг зүйл үг. Тэгэхээр матрix векторын хэлээр болоод чинь лambдагийн хөрвүүлснийг V гэдэг байдлаар үржүүлсэн юм яг энэ бичсэн юм гэсэн.
Ньюгээр нийлбэр авч байгаа учраас. Яг л энийг ингэж хөрвүүлж ээж юу ч хажууд шиг болоо яг Маркс вектор гэж болно шүү дээ. Маркс вектор гэж үсэн ингэж хажууд шиг үсэн юм энэ доошоо үсэнтэй нийлбэр гэж үздэг шүү дээ. Тэр ийм юм гэсэн. Гэхдээ яг үүндээ бол энэ чинь юу вэ? Яг ингэж бичиж байгаа ч гэсэн яг үүндээ бол энэ V гэдэг вектор доороо ингэсэн координат учраас ингэж бичвэл цаанаас айлтаас ч юм. Ингэсэн дээ. Тэгээд энэ тал нь болохоор нөгөө ламда чинь доошоо юм хажууд шиг үгээр энэ болохоор хажууд шиг юм гэж байна шүү дээ. Энэ чинь V гэсэн вектор. Тэгэхээр яг энэ дээр яг таарч байна. Энэ дээр бол ерөөсөө ингэж болох зүгээр л V ламда гэж бичиж. Энэ V шиг угаасаа мөр вектор өөрөөр хэлбэл нэгийг бичих дөрөв гэсэн хэсэгтэй вектор. Also энэ маас яг үжигдэл гарч байгаа хариу болохоор бас юм байна гэсэн. Хариу болохоор хэвтээ ковектор гэсэн. Ковектор гэхэлэр чинь яаж энэ дээр μ2 2 хоорондоо нэгдэл байх болж шүү дээ. Эндээс гарч байгаа юм чинь нэг вектор. Ямар нэг доороо индекстэй парабол гэсэн вектор гэсэн. Тэгэхээр доороо индексээр авч байгаа чинь ковектор гараад ирж байна. Тэгэхээр гарч байгаа юм болохоор хэвтээ гэдэг. Энэ индекс доороо байгаа шүү дээ. Тэр ерөнхийдөө бол ингэж байна. Одоо энэ ковектор болгоод контрвариант вектор гэсэн ковектор болгож байгаа юм хэлэх шүү дээ. Энэ чинь болохоор босоо векторыг хэвтээ болгох юм болж байгаа. Ийм үйлдэл гэсэн. Тэгээ энэ үйлдэл нь болохоор жирийн эрхтэй одоо авторгуулж юм. Зүгээр жижиг одоо Декартын координатын системээр хооронд шилжүүлэх ямар ч тоонуудыг өөрчлөхгүй байдаг бол тухайн хугацаатай дөрвөн хэмжээтэй авторгуул болоод байдаг. Наадхалын буурыг хасгаж шалгадаг байх хэрэгтэй болж байна. Ерөнхийдөө бол зүгээр одоо чинь ямар хэвтэй болох үйлдэл нь ямар шинж чанарыг хангах ёстой вэ гэвэл уртыг олоход тэг векторын уртыг олоход ийм байх ёстой байх ёстой гэж боддог. Тэгэхээр ингэж шууд ингэнгүүт нөгөө хасгалын нь автоматар гарч ирэх ёстой шүү дээ. Тэгэхээр байдлыг бол энэ ковекторуудыг тодорхойлохдоо хасгалын ардлын буурыг хасгуулаад болгож байна. Тэгвэл энэ ямар ч тийм eta гэсэн байх гэж. Тийм хэрэггүй юм. За тэгвэл за энийг энийг одоо юу байдлаар яг үндэ болов уу чинь Лоренцо вектор гэж үү. Энийг зөвшөөрч юу гэсэн eta u v x нэг бичсэн байна тийм. За тэгээд eta ч өөрөөр гişгэнтэй юм болохоор нэг харамсалтай байдлаар бичиж. Тэр наадаас тодорхойлох тийм байх ийм биш. Тэр артлын холбоо энтэй холбоо энтэй биш. Яг одоо энэ eta ч гişгэнтэй юм чинь тэр хамаагүй биш юм аль нь гэсэн. Бараг нэг юм болчих болчихсон. За тэр юу юм бэ? Энийг матрис системтэй бичих юм байна. Зүгээр eta гэсэн матрисыг v гэсэн вектороор үзүүлсэн гэдэг шүү дээ. Мөрийнх нь багны индекс нь мөрийн индекс холбоотой нэмэгдсэн байгаа учраас. За тэгс чинь 2v үсгээр үдээш гэж болохгүй тийм. Яг өөр тоон байна. Тэгэхээр доор индекстэй хэлээ. ийм маягаар ингэж доор зураас тавиад энэ доор зураас энэ одоо энэ вектор чинь ямар болох вэ гэхээр энэ векторыг харьцуулахад аргалын 3 сүүлийн 3 байгууллага чинь хассан хэрэгтэй болдог гэсэн өөр юм гэж байна. За эндээс тэгээд шууд хандах юм бол V-ийн онцлогтой яаж болох вэ? Ковариант байгууллагч нь өгөгдсөн контр вариантыг олох юм бол бэж эсрэгээр энэ метрик Minkowski метрикийн уруу матрис гэдэг юм тийм. Гэсэн чинь Minkowski матрисийн уруу матрис чинь юу вэ? Өөр үү? Ямар ч ялгаа байна.
Гэхдээ яг зөв сүүл Минковскиос илүү ерөнхий тэмдэгч байх болов. Энэ одоо яг уран орж байсан. Минковский одоо бид Минковский гэж бодчихсон. Уран үүрдэг байдал маш их байхгүй. Тэгэхдээ бид нар ингэж уруугийн элементүүдийг энэ дээр нэгстэй гэдэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энийг одоо жишээ задлаад индексээр бичих юм бол юу яриад байна гэхээр дээр индекстэй нь юу гэж тэгвэл энэ чинь eta юм шиг. Eta-гийн уруу байх хэрэгтэй шүү дээ. Eta-гийн уруугийн элементүүдийг eta дээр индекстэй гэдэг юм хэлсэн. Тэгэхээр энэ дээр индекстэй ийм гэсэн доор индекстэй юу ийм болж байна гэсэн. Тэгээд энэ ньюнуудтай нэгдээд дээр индекстэй болж байна. За тэгээ уруугийн өөрөөр бас ингэж болно. Одоо жишээ нь энийг яаж хийх вэ? Энэ матрицын илэрхийлэл гэж байна. Матрицын уруу матрицыг илэрхийлэх нэг матрис болж байна. Энийг индексээр бичих үү яаж хийх вэ? Одоо энэ шиг маягаар бичих. Нэг индекс нь гэж. За тэгэхээр энэний индекс гэхээр чинь new гэдэг. Энэний байгуулагч тэгэхээр юу болох вэ? Доороо байна. Гэхдээ алинтай холбогдох уу? Хойчлолтой холбогдох гэсэн. Ньютэй тэгээд шин юм хэрэг болох лаалаач юм байна. За тэгвэл одоо баруун гал талбар энэ нэгж матрицын элементүүд яаж нэрлэгдэх вэ? Дельта. Тэгэхээр чинь дельта нью тэгээд бид нар яг ламдач мөрийг дуусгаж байгаа ламда тэгээд тэрийг санаж ламда жоо аргашин гэж хэлсэн. Тэгээд дээр доо. За ийм. За аваа хэвлээ энэ VMU гэдэг юмыг яаж өөрчлөх вэ гэдгийг санах. Энэ зориулж өөрчлөлтийн бол яаж вэ? Яаж вэ? Контроллер байгуулагч болов зориулсан зүгээр матрицаа байна тийм ээ. Зориулсан матрицаа. Бид нар заримдаа cover байгуул одоо цаана нэг юм байгаа юм шиг яриад. Нэг юмний cover байгуулагч контроллер байгуулагч. Энэ одоо контроллер байгуулагч энэ cover байгуулагч. Эсвэл заримдаа болохоор ингэж юм. Энийг cover vector гэдэг стайл шиг. Энийг одоо ийм хөрөлтөөр томролсноо урд матрицаар бүрдүүлснээр cover vector орчлаа гэж ярьж байна. Ойлаа гэх. За яаж өөрөх вэ гэхээр ийм гэсэн. За хөрөлдсөн хойно одоо бид юу хийж байна? Энэ нэг хөрөлдсөн контроллер байх шүү дээ. Энийг мэдээж эдраар үзүүлэх хөрөлдсөн cover байх гэсэн юм гэсэн тийм. За тэгэхээр одоо энэ чинь өөрөө цаанаа яаж хөрөлдөх вэ чи? Энэ чинь болохоор дөрөв хөрөлдөх байдлаа new шитгэх. Тэгээд ламбаа new new image тийм. Энэ бол хувраагүй өөрөөр хэлбэл одоо хоёр юмсаа фокус авч байгаа гэсэн. Нэг шитгэхгүй нэг баримт шитгэхтэй байж. За ийм байж тийм. За тэгэхээр одоо бид нар энийг ингэж бичих гэдэг гэсэн. Энийг ямар нэг төрөл хийлээ. Энэ болохоор тэгээд юу гэсэн үг new гэсэн тийм. Ийм замаар болоо хувраагүй cover байгуулагч гэж байна. Энэ дээр нэг юм хийх юм хэрэгтэй. Тэгэхээр энэ нь болохоор юу гэж бодох вэ? Энэ маань cover vector-ийн cover байгуулагчдыг зориулж яаж хөрөх вэ гэдэг нь энэ дээр багч юм. Тэгэхээр одоо юу болж байна? Яг столж тааруу. Одоо яаж хийж байгаа энийг цааш нь юу хэвчээ гэсэн үг. За би цааш нь хийчихье. Это ламда new. Энийг одоо V1-гээр илэрхийлж байна.
тэгж илэрхийлэх юм бол яа гэвэл eta-гийн руу матрис болж ирэх хэрэгтэй. Eta дээр new тэгээд newтэй v нүүтэй ийм болж ирэх хэрэгтэй. Тэгэхээр чи одоо ингээд харах юм бол яг хурцлан харагдах гэсэн. V-new гэдэг cover гэж байна. Байгуулагч байж байна. Энд дээр нэг юм хийлээ. Нөгөө нь штрихтэй тоолсон систем cover байгуулагч тарчиж байна шүү дээ. Тэгэхээр чи энэ чинь өөрөө энэ бомбараа юм чинь болохоор cover vector cover байгуулагч оройн цогцлолд яаж болох вэ гэдгийг хаагдсан юм байж гэсэн. Тэгэхээр энэ дээр cover заримдаа үгүй чинь ингэж ярьж байна. Зүгээр co-vector гэж байна. Co-vector-ийг ховох. Лоренцо. Сквантын гэж. Тэгэхээр тэрийг одоо үзүүлэхгүй яц. За n гэж n new штрих тэгээд new дээр n байх хэрэгтэй тийм. Энэ болохоор ч одоо юу гэж хэлэхээр eta new штрих lambda new штрих new тэгээд eta new гэсэн энэ матрис маань cover гэдэг product матрис байна. За. Тэгэхээр энийг шууд босож болно. Одоо яг энэ элемент чиг авах юм байна шүү дээ. Тэр жишээ авах. Энэ жишээ болохоор Лоренцийн матрис болохоор юу вэ? Нөгөө x гэхлийн дагуу бид байнг авч үзэх Лоренц гамма ас gamma v 0 as gamma v gamma 0 x-ийн нэг v гэж шилждэг тийм байна. И байл энэ юм. За тэгэхээр энэ юмуд чинь бүгдээрээ тэгшээтэй матрис болохоор нэг сүртэй мөр баган гэсэн юм шиг хамаагүй гэсэн. Мөр багыг алдчихвал тэр алдсан ч гэсэн зөв харагдаа гэсэн. Тэгээ яг бүх юм тэгшээтэй матрис байна. За тэгэхээр энийг одоо жишээлбэл арга талд ийм юм болж байгаа гэсэн шүү дээ. Нэг нойр асны нойр асны ийм юм ихлээр ардаас болж байгаа гэсэн. Тэгэхээр чинь яаж вэ гэхээр эхнийх нь болохоор чинь цаг нор байдлаар бичихгүй болохгүй. Lambda new штрих new eta нэг наадхын үсчүүрийг авъя. Тэгэхээр чинь за gamma гэсэн нойр маань байна. Тэгээд за хоёр хүмүүний яаж юм гэхээр нойрын гэр хас gamma авч байна. Check. Болж байна. Шинээр болчихсон. Энийг яг нэг gamma гэдэг юм тийм. Тэгээд энэ дээр хас gamma гэдэг юм байна. Тэгсэн энэ хас gamma авч байна. Тэгээд нойр. Тэгээд доошоо үзсэн. Асны нойр. Ийм. За одоо уртаас нь бас их юм матрис болж байна. Тэгэхээр юу болов? Уртаас нь гэж энэ хоёр хэвээр байна гэсэн. Эдгээр хас тэмдгээр сольж байна гэсэн. Тэгээд энэ дээр
хассан нэг болох юм шүү дээ. бүгдээ Нэг болох. За гамма B мойлнол гамма B гамма Д мойлнол зөв бүгдээ хэлдэг. Энэ энийг нөгөө Лоренц эднийг харьцуулаад харуул яаж вэ? Юу нөө дээдээ харьцуулаад энэ хасалтыг авчихсан тийм. Тэгэхээр чи энэ чинь уруу Лоренцоор болчихсон байна. Өөрөөр хэлбэл V уртаа явж байгаа хасгүй уртаа явж байгаа Лоренц Маркс гэх яг юм биш. Энийн урт хас V-ний хас гэдэг учраас. Тэгэхээр формал маягаар гэх юм уу? Харах юм бол чинь энэ Лоренц Марксийн уруу байна. За тэгэхээр хэдүүлээ юу covariant vector яаж болохыг харахаа. За энийг яг одоо тэгэхээр яаж гэсэн бэ? Яаж болох covariant vector маа? Covariant vector байгуулагч энэ жишээ дотор юм бол юу гэсэн үг вэ гэхээр энэ гэсэн шалгаж V0 штрих болохоор гамма яг энэ матрицаар болж байгаа шүү дээ. Гамма үгүй V0 гамма V V1 гэсэн байдлаар байна гэсэн үг тийм. Өөрөөр хэлбэл гамма V0 яг Лоренц контравариант вектор шиг болтлоо нэг юм тэнэг нь өөр юм л. Тэгээд нэг нь болохоор яаж болох вэ? Гамма биш. Гамма V V0 нэг гамма V1 гэсэн байдлаар байна. So гамма V1 V0 V2 болоо жирийн дээр гэсэн үг. За энийг зөвхөн өөрөөр авах юм л да. Өөрөөр яаж авах вэ гэхээр нэг зүгээр амархан байдлаар авах юм. Одоо зүгээр жирийн нөгөө контравариант Лоренцийн бодлоо гэж. Тэгвэл яаж хийж вэ? V0 асан V1 гэж тийм. Нэг нь болохоор яа вэ? V1 шиг болохоор гамма V1 асан V0 гэдэг тийм. Ингэж байна. Тэгээ одоо нэг орон зүгээр нөгөө covariant байгуулагч маань контравариантаар яаж илэрхийлэх гэдэг билээ. Тэгээд одоо санчна гэсэн. Өөрөөр хэлбэл эн чинь өөрөө цаана эн чинь юу гэсэн үг гэхээр V0-тэй хэцүү байна шүү дээ. Эхний 0 өөрчлөлтөө шүү. Тэгэхээр энэ V0 шигтэй хэцүү. Энэ нь болохоор V0 энэ V1 чинь болохоор хасгаараас байна. Тэгэхээр эн чинь энэ хасах V1 байна гэсэн. Тэгээд ингээд харах юм бол энийг орлуулад бичих юм хасгахын нэг болоод яг алин болчих яг энэ болчих гэдэг. Одоо энэ маань бол энэ хавцсан. Гэхдээ энэ бол чи юу вэ? V1 штрих гэж нэг хасах V1 V доор гэсэн юм шиг байна шүү. Энэ болохоор ч хасах V1 штрих байгаа. Энэ болохоор ч багш штрих. V0 гэж байна. Тэгэхээр чинь баг хасах гэдэг бол удаа шиг хасах. Тэгэхээр яг энэ болчих. Энэ гарч. Зүгээр ийм ялгуур юм цаана байж байна. Тэгэхээр энэ формула болохоор чинь ерөнхий дөрөв зөвлөлтөөр биелүүлэх зөвхөн энэ x-ийн дагуу байх байхгүй. Ерөнхий дөрөв зөвлөлтийн Марксийн байр энийг энэ хоёроор үржүүлээд тэгээд covariant vector яаж болох вэ гэж хэлсэн.
За тэгэхээр одоо энэ багштай cover-ыг байгуулж ашиглаад өмнө авч үзсэн ганц хоёр томьёог харъя. Үзээ. Яаж авах вэ? илүү тохиромжтой болох гэж бодсон юм байна. Одоо тэгэхээр жишээлбэл нөгөө нэгний одоо дөрвөн хэмжээст 3-ны урт нь 1 гэдэг хэмжээсэн шүү дээ. Энийг одоо яг гэж ингэж бичсэн. Ийм маягаар бичсэн тийм. Уртны урт ч нөгөө дээд болдог гэсэн юм байна. За эндээс дөрвөн хэмжээст импульсийн урт нь ямар байна гэхээр m квадрат тийм. Энэ чинь цаанаа орж энерги квадрат болсон p квадрат гэсэн юм байна. Гурван хэмжээстэй импульс. За бид нар энийг энэ вариантыг ямар ч хамаагүй гэсэн вектороор төвсөн байгаад энэ болохоор энэ вариант тийм. Энэ вариант өөрөөр хэлбэл энийг хоёроор зөвлөлт хийхэд энэ чинь өөрчлөгдөхгүй. Ингэж ярьж байна. Ийм байна тийм. Тэгвэл өөр юм байна. Хоёр вектор үүссэн байна. Энэ вариант байх уу гэсэн асуулт гэсэн. Энэ бол зөвхөн жирийн бидний төсөөлөл бол хоёр векторын скалыг үүсгэх гэсэн. Тэгээ хооронд өнцгтэй холбоотой нэг юм байна. Энийг юу гэх вэ гэсэн. За тэгвэл одоо штрихтэй юм уу гэж харуулсан тийм. Штрихтэй юм. Тэгэхээр чинь за энэ дээр нэгтэй юм бол яаж бороо цогцтой байна. Тэгэхээр ийм юм байна тийм. Бороо нэгтэй юм болохоор чинь бороо цогцтой байна. Тэгэхээр нөгөө өөр матрис m гэсэн матрис байна. За одоо тэрийг санацгаа ямар юм бэ та? Eta improving business. New tech with Lorentz new lambda гэсэн. Тэгснэ иймдээ lambda миштрих ийм гэсэн. Одоо энэ дээр x бичээрээ томьёо бичсэн. Томьёо санахч гэсэн анх болчихж байна. Ийм байр заавал энд энэ байр учраас энэ дээр үжигдэх юм бол дээр гэсэн юм байх хэрэгтэй гэх мэт чинь. За тэрийг юу бичих зүгээр байх. Тэгвэл юу бичих вэ? Тэгэлээ. Бид юу бичих шүү дээ. Тийм ээ. Тэгээд энэ юу биш энэ зүгээр юм. Зүгээр юу гэж болох вэ? Тэнд холилж болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо за нэг чинь нэг штрихтэй гэдэг нь штрихгүй. Тэгээ ньюбер энэ чад тэгээ нью штрих нь бас энэ чинь энтэй. Тэгээ энэ хоёр нэг биш. Тэгээ энэ хоёр нэг биш. Тэгээ нью энтэй. Тэгээ болчих. За одоо яах вэ? Одоо энэ дотроос нийлбэр шилжүүлэгчдийг харна да. За энэ дотроос нэг юм ялгаж авъя. Энэ хоёр энэ гурав ч юм. Эднийг ингэж гаргах юм бол яаж юм бэ гэхээр ийм юм аваас eta mu штрих гэсэн lambda mu штрих mu lambda mu штрих lambda аваас энэ чинь ямар юм бэ гэхээр Лоренц өгөлтийн
метр багслаа тийм. Зориод зөвхөн протокол гэсэн энэ чинь метрийг хадгалдаг юм байна. Тэгэхээр eta mu lambda болсон. Тэгэхээр энэ гурав нийлээд eta mu lambda болчихлоо. Тэгвэл энэ ламдагаар эдгээр нийлбэрлэж гэсэн. Нийлбэрлэж штэ. Тэгээд дээр нэгсээ eta чинь 3 шүү дээ. Тэгэхээр энэ бүгдээр нийлээд юу болж байгаа гэхээр дельта доор ньютон дээр ньютон болчихлоо. Тэгээд А нью Б нью нью. Тэгэхээр энэ хоёрын хооронд тэнцвэр тийм. Тэнцвэр А нью Б нью. За тэгэхээр энэ скалар үржил одоо invariant гэсэн хоёр ямар ч хамаагүй хоёр вектор байна. Скалар үржил invariant гэж. Invariant. Invariant гэдэг чинь invariant covariant гэж байна. Invariant гэдэг нь одоо тоо энэ чинь энийг нэг бодох юм бол тоо байна шүү дээ. Тэгээ нөгөө тоо хэлснээс хахад тэр нэг ажим байна. Тэр өөрчлөлтгүй нэг л тоо байж тэгээд covariant гэдэг нь тэгшлийн хэлбэрийг одоо шинэ Максвеллийн тэгшил covariant гэдэг чинь нэг тоо хэлсэн Максвеллийн тэгшил бичлээ. тэрийг лоренцо хэлээ өөр тоолс нөгөө ишлэгтэй тоолсон сар яг тэр хэлбэр нь хэвээр байж томьёонууд нь хэвээр байж тэрийг cover. За бүгд хэлсэн жишээ болгоод өмнө авч үзсэн юм да. Хоёр авч үзсэн. Энэ хоёрыг PQ гэсэн дөрвөн хэмжээстэй импульстэй тэгээд мөрөлдөж чинь ямар нэгэн болж байгаа юм. За тэгээд бид нар энэ өмнө тооцоолсон байж байгаа. Тэгээд одоо яах вэ гэхээр энэ хоёрын хооронд скала гэж хоёрын дөрвөн хэмжээний хооронд скала гэж тооцоо. Энэ бас тооцоолсон байгаа байсан. Тэгэхээр бид нар энийг тооцоолоход яах вэ гэхээр энэ чинь invariant юм болохоор ямар нэг тохиромжтой тоолын систем сонгож аваад тэрэндээ тооцчих. Ямар ч өөр тоолын систем тэр тоо адилхан байна. За нэг хэлбэрхэн тоолын систем гэдэг жишээлбэл аль нэг нь 50 байна тийм. Жишээ B хоёр нь 50. Тэгээд ийм нэг хөдөлгөөнтэй тийм үед тооцох юм яг аа. Тийм үед болохоор чинь энэ P-ийн хэлбэр энэ чинь ямар нэгэн гамма n1 тэгээд гамма n1 V-ийн материал байна шүү дээ. За Q гэж юу вэ? Тэгэхээр Q болохоор чинь гаммаж баг. Q чинь болохоор 50 хоёрдугаар хэд 50 гэж байна. Тэгэхээр чи зүгээр n1 m2 ийм арга ойл юм гэсэн тийм. За тэгээд энэний доороо индекстэйг нь олох юм. Эндээс юу гэж байна? Өөрчлөлт яг нь нойлын асуултанд тавьсан гэсэн шүү дээ. Энэ чинь асуулт байсан. Энэ нойл биш байсан. Одоо нойл болсон шүү дээ. За тэгэхээр энэ ч одоо юу болж байгаа гэхээр чинь энэ харгац хүмүүстийн хөгжүүлэлт компонентуудыг хөгжүүлэх юм шүү дээ. Тэгэхээр арт талын гурван гэж чинь хоёр нойлтой хөгжих учраас энэ юусэн хамаагүй болчих гэсэн. Тэгэхээр зөвхөн энэ хоёрын тоолоо болж байна. Тэгэхээр чинь гамма ийм гэсэн. За гамма нь юу юм бэ гэхээр гамма нь болохоор аль нэгийг нь 50 гэж үзсэн үед нөгөөх нь ямар хурдтай байна вэ? V гэсэн хурдтай байна. Тэр хурд нь гамма гэж. Харьцангуй хурд нь гамма. Тэгэхээр энэ хоёр бит байлын хоёр битийн дөрвөн импульсүүдийн скала гэж байна. Тэр хоёрын массын хэмжээг гамма харьцангуй хурд нь гамма гэж үзсэн юм. Тэгэхээр одоо бид нар нэг космос энэ хоёрын гэж хоорондоо өнцгөөс байгаа гэж төсөөлөл PQ хоёр.
зета гэсэн үг тийм. Тэгвэл космос зетаг яаж олох юм бэ? Скалын үржлийн модуль. Скалын үржил. Хувахан урт байдаг тийм. Урт нь болохоор чинь за уртыг ингэж хэлж байна. Ийм байна шүү. Тэгвэл за энэ тооны энэ юу болох вэ? Урт нь. Яг энэ болохоор юу вэ? Энэ нэг Эйнштейний тоо чуулган энэ хоёр. Тэгэхээр чинь энэ космосны ерөнхийдөө гамма болчихж байгаа. Тэгэхээр чинь одоо гаммагийн одоо геометри утга гэх юм уу? Утга нь юу юм бэ гэхлээр хоёрын явж байгаа гэхэд тэрний нэгийг нь тайван гэж үзэх, нөгөөх нь харьцангуй холбооных гамма болохоор тэр хоёрын импульс хооронд үнцэг дөрвөн хэмжээстэй үнцэг байна. Мэдээж энэ дээр бол яг жирийн үнцэг шиг биш. Космос шиг гамма ч одоо нэгээс их тоо байна шүү дээ. Тэгэхээр космос гэж яриад хэцүү. Энэ яг энэний оронд космос биш. Гиперболик космостэй бол илүү юм гэсэн. Энэ хангалттай байна. Тэр ерөнхийдөө гомцсон маягийн юм яа гамма гэж ойлгож байна. Тэгээд зөв космос байлгаж космолч юм. Тэгээ космосоор космолч байна. Тэгээд зүгээр тэрийг тодорхойлох болгож шүү дээ. Энэ космос чинь тэгвэл ялангуяа нэгээс их юм чинь яг кош гэсэн нэг ак кош гэсэн юм ааж болно. Тэгвэл тэрийг би энэ хоёр векторын онд үнцэг гэж бодож байна. Шүүмжлэлийн нөхцөл шууд гамма юм болоод байгаа чинь. Тэр үнцэг үлдсэн байвал тэр одоо гиперболик космос үлдсэн байвал гамма болж байна. Гамма болж байна. За одоо энэ Максвеллийн онцгой. Макс. Энэ хичээлийн эхлэлд юу яасан бэ? Энэ Максвеллийн хичээлүүдийг авч үзээд энэ дөрөв зөвлөлт нь ковариант гэдэг харуулсан байж байгаа юм байна. Энэ байна. За эхлээд нэг хоёрыг чи ерөнхийдөө юу арталтаа суул биш. Нэг нь биш биш байхгүй гэсэн. За тэгээд сэнэгтэй нэг юм байна. Тэгээд гүйтгэл хүчтэй гүйтгэл. Ийм байна тийм. Ийм дөрөв шүү. За дээрээс нь за энэ яг гэрлийн хоолыг нэг гэж авсан нэг нэг тогтмол экспонент гэдэг байна. Тэр тогтмолыг нэг гэж авсан тийм нэг чинь систем бичсэн гэсэн. За дээрээс нь Лоренц гэж авч байна. Лоренц хүчлэл юм тийм. Тэгэхээр одоо Максвеллийн онцлог энэ яаж ихний төгсгөл нь болохоор гүйтгэлийн яг сэргийн яг ихний хахад орон зайг үлдсэн. Гүйтгэлийн ихний хахад бас үлдсэн. Орон зай цаг хугацаанд үлдсэн. Энэ мэдээж хугацаанаас хамаардаг гэж байна. Тийм үлдсэн үед цахилгаан сонгосон орныг EB гэсэн вектор орны хайш болтгүй гэж хэлж ихний төгсгөл. Дараагийн төгсгөл болохоор Лоренц болохоор тэр цахилгаан сонгосон орнууд Q гэсэн цэнийг оруулсан. Тэр чинь цахилгаан сонгосон зүгээс ямар хүч хүчлэх вэ? Q гэсэн цэнийг V болтой байж байгаа тийм. Үгүй цахилгаан сонгосон зүгээс ямар хүч хүчлэх вэ? Тэр ерөнхийдөө эндээс бүх юм болж байна. За тэгээд бид нар бас өөр яасан юм нөгөө EB-ийн векторууд дөрөв зөвлөлт одоо яаж болох вэ гэдгийг харсан тийм.
이제 인프레는 그게 이거 스페인 파스포르 근데 바 무슨 거 도와주겠죠? 야생 공부했던 거 인바 막스 인스티튜트만 커버를 이걸 내가 내가 어떤 스트릭트하게 이렇게 큰 스트릭트 болсон тийм тэр рожи нойр гэсэн вакуум энэ рожи тэр ерөнхийдөө бол яг стандартаар бас рожи гэдэг эдгээр чинь бас хөрөг гэсэн байна зөвлөсөн доо яаж хөрөхгүй гэсэн тийм юм бас байна. Тэгэхээр одоо яг нэг энэ Максвеллийн хоолны дөрвөн хэмжээс хэлбэрийг гаргаж ирж байна. Дөрвөн хэмжээс хэлбэр. Өөрөлдвөл эдгээрийг бид ерөнхийдөө тааж аваад тэгээд болсон тийм. Тэгэхээр одоо яах гэдэг нь гэхээр яг жихнээс нэг дөрвөн хэмжээстэй векторууд ч юм уу ямар нэг тийм объектууд ковекторууд ч юм уу объектууд ашиглаад энэ Максвеллийн бичгийг бичих юм бол тэр автомат болж одоо юм энэ коверт байх нь автомат болчих. Яг л дөрвөн хэмжээстэй вектор өгч байгаа тэр чиглэл гэх. Тэгээд одоо тэгшлүүдээ бас яг тийм байхаар дифференциал оператор бас өөрснөө яг багаж нөгөө дөрвөн зөвлөлөөр багаж өгөх байхаар энэ тэгшлийг бичих юм бол энэ дөрвөн юуны Максвеллийн тэгшл коверт байх хэсэг шалгаад байх юм шиг байна. Аюу амарх. За тэгэхээр дөрвөн хэмжээстэй хэлбэрийг яаж бичих вэ? Зүүн түрүүнд ингээд хандлаа яаж мэдлэр чинь EBX-ийн хоёр вектор чинь хоёулаа 3 хэмжээстэй вектор байгаа шүү дээ. Тэгэхээр чинь нийтдээ 6 жил үзэгдэх юм байна. Тэгэхээр одоо жирийн одоо импульс гэж 3 хэмжээстэй юм байсан. Дээрээс нь энерги нэмээд 4 хэмжээстэй вектор болгож ирсэн тийм. За өөр ямар жишээ. За 3 гэсэн 3 гэж 3 хэмжээстэй юм байсан чинь дээрээс нь нэг тийм тэр гураас хамаардаг юм нэмээд дээрээс нэг тийм химикэр ба химикэр гэж хав юм нэмэгдээ дөрвөн хэмжээстэй болгоцсон. Тэгэхээр тэр дөрвөн хэмжээстэй болгоны модуль нь уртан дандаа нэг байдаг. Тэгэхээр яг үүндээ цаана 3 юм байна гэсэн үг. Тэгэхээр тиймгүй байдлаар дөрв болгосон. Энд дээр гэсэн чинь 6 юм байгаа гэсэн жоохон тэг яаж энэ дөрвөн хэмжээстэй болгох жоохон юу болж байна. Сонир болгож байна. За тэгэхээр бид нар яах вэ гэхээр тэгэхээр энэ бодлыг шийдэхэд бол тэгэхээр энэ Максвеллийн бичгийн потенциал хэлж байна. Потенциал тоолж. Тэгвэл араа. За потенциал гэхээр яг нэг цахилгаан потенциал гэдэг юм шиг тийм юм байна. За юуны түрүүнд хамгийн том нэгнээс их сонирхол орны дивергенц нь 0. За дивергенц нь 0 вектор орны яаж бичих вэ? Ямар нэг вектор орны ротор гэж акс. Тэгэхээр энэ дэр юу бодож байгаа вэ? Ерөөсөө 3 хэмжээстэй орох нэгийг дүүр гэсэн тийм вектор орно байна. Тэгээд хязгаар бүр явах тэр вектор орно байна. Тийм орно. Тэгээд тийм орно байх юм бол тэрийг ямар нэг акс вектор орны ротор гэж. Одоо ингэж бичих юм бол одоо энэ роторын дивергенц нь 0 байдаг учраас энэ хэсэг маань автомат болчих. Ингэж бичихээ ерөөсөө энэ хэсэг шалах дахиж оруулах юм. За тэгэхээр энэ А гэдэг нь А гэж юу юм бэ? Вектор потенциал. Гурван хэмжээстэй энэ вектор потенциал. За одоо цаашдаа бол яах вэ? Ингэж бич болох. Нэгдүгээр ерөнхийдөө нэг боёо одоо B-ийн дивергенц 0 гэсэн тэгшлэг маань зүгээр ийм B-ийн хэлбэртэй өмнө гэдгээр автомат хийж байна. Автоматар байна гэсэн. За одоо цаашдаа цахилгаан потенциалыг олж ирэх. Скан потенциал. За тэрийг яаж олох вэ гэхээр одоо B энэ хоёрдугаар тэгшлэлтэй. Хоёрдугаар тэгшлэлтэй энэ B-ийн хэлбэрийг олгож юу болох вэ гэхээр
G-ийн ороотой нэмэх нь А-гийн ороодоос хугацаар болгож авахад нойл байдаг гэсэн юм байна тийм. За одоо энэ хоёр хүн ороодор байгаа ч тэгэхээр ороодыг хатан гаргах G-ээр нэмэх нь вектор потенциалын хугацаар авсан боломжтой юм ороодор нойл байдаг гэсэн. За ороодор нойл байдаг вектор нь яаж биш вэ? Ямар байдлаар гэж байна? Нойл байдаг вектор орны ямар нэг скалар орны градиент гэдэг биш. Тэрийг энэ хасагтан гэдэг тарих фи гэж хасагтан зүгээр. Одоо бид зүгээр цахилгаан статик орны хөлтэй сорон зовлон байхгүй хугацаанаас хамаарахгүй орны гэж болохоор чинь цахилгаан орны потенциал цахилгаан орны хүчлэгийг цахилгаан орны потенциалын градиент гэдэг биш гэж байна. Яг тэрний л одоо тэрийг динамик гэх юм бол юм болж байна. Вектор юу болж байна? Вектор сорон зам орны вектор потенциал болж байна. За тэгэхээр ингэж бичих юм бол энэ хоёр бичлэг маань автомат болж байна. Яагаад гэвэл одоо энэ хаалтан болох юм маань өөрөө юм болчихсон чинь ямар нэгэн градиент болчихсон тийм. Тэгэхээр чинь тэр градиентаас ороодоо одоо нойл байдаг шүү дээ автомат. Тэгэхээр тэрийг одоо хоёрыг нэрс авч үзэх хэрэггүй гэсэн. За тэгэхээр одоо энэ фи А гэдэг хоёр юм бүх юм хэлж байгаа чинь Е Б хоёр гэж хэлчихлээ. Одоо тэгэхээр энэ хоёр маань ямар ч шиг хангах ёстой юм бэ гэвэл бидний болохоор 3 4 гэсэн үг шиг тэр гэсэн. 3 4. За тэгэхээр одоо 3 4 баярлалаа саяхан бодлооч. За 3. За 3 гэхээр чинь эндээс яг олно шүү дээ. Эндээс яг олсон байна шүү. Энэ үсэг хасах тэмдэгтэй фигийн градиент хасах тэмдэгтэй А-гийн юу гэсэн юм. Ийм Тэгэхээр бид яг ерөнхий одоо төлөвлөгөө нь болохоор юу юм бэ гэхээр А фи өрөө болж тэгээд болоод за Е Б хоёр хэрэгтэй гэвэл энэ дөрвөлжсэн том юм одоо Е Б хоёр тооцож байна. Тооцох хэрэгтэй. За тэгэхээр одоо эндээс дивергенц авах гэсэн. Тэгэхээр дивергенц авах чинь энэ градиентийн дивергенц чинь юу вэ? Градиентийн дивергенц гэхээр Лаплас асам за А-аас юу авах гэсэн. Цаасан ингэж бичих юм лөө. Дивергенцээр надад биш юм. Ингээд энэсүү ороосон гэж нэг юм шиг байна. За дараа 4. За энэ бас өөр юм гэж байна. Лаплас асам ингэж өсөж байгаа тийм. За 4 болохоор юу вэ? 4 болохоор чинь одоо энэ Б-ч болохоор А-гийн ороодоо гэж байна. Эндээсээ дахиад нэг ороодоо авах гэсэн. 4 болохоор ийм болж байна. За тэгээд дээрэс нь хасхан Е-гийн хугацаар авсан юм байна. Е нэг гэсэн байна. За тэгэхээр чинь энэ чинь хасхан гэдэг авах гэхээр чинь нэг тэмдэгтэй юуны мөн А-аас хугацаар авсан 2 удаа болж байна. Энэ дараа нь эндээс хугацаар авсан болж байна. Тэгэхээр нэг фигийн градиент тэнцүү G дөрөв нэг гэж. За тэгээд энэ дээр нөгөө вектор юу вэ? Томьёо ашиглах юм бол энэ нэг юм байна. Вектороноос 2 удаа авах. Энэ тэнцүү. Энэ Лаплас гэдэг нь А-ч одоо вектор байгаа шүү дээ. Энэ векторны байгач болгоноос нь Лаплас авах гэсэн. За тэгээ энэ болохоор яаж вэ? А-гаас дивергенц авах шиг скалар аваад байна. Тэрнээс нь градиент авсан. Ийм гэж.
За тэгэхээр эмхлээр хичээж болох. Хассан. Зүгчээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо J2-ыг өгсөн байвал энэ тэгшлийг болно гэсэн тийм. Энэ хоёр тэгшлийг одоо A-ийг болоод тэгээд энэ дөрвөлжсэн улаан томьёо A-ийг хийгээд J-ийг болно гэсэн. Тэгэл максимум гэж юм байна. За одоо тэгэхээр дөрвөн хэмжээстэй дөрвөн хэмжээстэй яаж хийх гэсэн. цаг гэж хэлж байна. Сумаар чинь 12 гэсэн. 12 тоо. Нэг гэж амжих. За тэгэхээр одоо бид дөрвөн хэмжээтэй гэсэн юм байна. Яг тэгвэл одоо нэг 6 ширхэг байсан чинь 4 болчихлоо шүү. Вектор потенциал гэдэг А гэдэг байж байгаа. Тэгэхээр скал А чинь 3 хэмжээтэй. 3 хэмжээтэй вектор. Энэ болохоор чинь нэг скал нэг тоо болж. Тэгэхээр энэ хоёрыг нийлүүлэх юм бол яг 4 тоо болох юм шүү дээ. Ингэээс цаанаас наваг 4 хэмжээтэй вектор болгоход хилээд гэж байна. Тэгэхээр энэ 4 хэмжээтэй байх шүү. Энэ болохоор бидний түрүүний яриадсан А гэдэг тэр вектор. Тэгэхээр одоо ингээд дөрвөн хэмжээтэй потенциал болчихлоо. Энэ нэгэндээ цаашаа яаж болох вэ? Тэ болчихно. За тэгвэл доороо хэмжээг нь бодлоо. Яг гэдэг асуулт тэ. Хэмжээтэй ковер гэж байна. За тэгээд одоо юу таах энэ гэж тэгээд зөв аагийн рот гэдэг юм байна. За бид энэ аагийн рот гэдэг томыг хэвлээ. Баялагчтай болж байна. Жишээлбэл B1 гэдэг нь бол X баялагч гэсэн үг. Энийг X баялагч яаж хийж вэ? B Y гэдэг 2 А 3 Мaalтэй. Энийг одоо доороо байгуулж одоо интроо гэж. Интроо гэж энэ тэмдэг эсрэгээр гэж. Энэ дээр юу болох вэ? D3 A2 сум D2 A3. Тэгэхээр энэ доороо x-ийн нэг хоёр боо гэдэг нь болохоор энэ 3 хэмжээтэй векторны 1 2 боо гэдгийг хасах тэмдэгтэйгээр авсан тийм байна шүү. Дөрвөн хэмжээтэй ковер гэж. За B2 болохоор яг үлээ 3-тэй A1 асуу 1 А2. За тэгэхээр одоо бүгдийг доороо хийстэйгээр бичих юм бол 1 А2 асуу 3 А1. За одоо B3 гэж юм бол D1 гэж хэлсэн юм. Өөрөсөн D2 асуу D2 асуу D1 А2. За одоо цахилгаан энэ болж гэж байна. Энийг бичих юм бол за Y1 гэсэн хасцангтэй тэгэхээр чи одоо градиент гэж болохоор x, y, z гэсэн байгууллагчтай авсан уламжлал байгаа шүү дээ. Жишээлбэл y1 нь болохоор өөрөөр хэлбэл x болохоор φ-гээс x-ээр авсан уламжлал хасхан a-гийн x байгууллагчаас t-гээр авсан уламжлал. За тэгэхээр тэрийг гэж хийвэл y болохоор ч за хасцангтэй d1 φ болно тийм. Энэ за тэгвэл хасхан D-тэй A-гийн ямар байгууллагч вэ?
нэг. За одоо энэ бүгдийг доош буулгаад фигээ А0-оор солиод энэ чинь А0 байна шүү. ДТ гэдэг нь мэдээж D0 гэж хэлсэн. За тэгэхээр энэ доош энэ нэг гэсэн доош болгоод хассан нь энэ чинь нэг болох гэсэн. Тэгэхээр D0 A1 хассан D1 A0. За одоо E2 гэж. E2 гэж хассан D2 хассан D2 A2 гэсэн бол энэ тоглох юм байна. Энэ оролцсон жоохон төвхтэй чинь болдог. Энэ бол юм шиг байна. За тэнцүү. За одоо энийг бас хоёрын доош нь болгоод бичвэл D0 A2 хассан D2 A0. За E3 гэж. За одоо энэ номын үдийг нийлээд хараад 6 ном ямар харагдаж байна? Яг нэг том юм уу? Цаана нэг том. Ерөөсө сахилгаан сонцоо хамаагүй яг дөрвөн хэмжээсээр потенциал бичих юм бол цаана яг нэг том. Тэгэхээр энэ цаана юуны ямар нэгний байгуулагч яваад байна гэдэг ийм байгуулагч яваад. Хоёр хэмжээстэй юу гэсэн. Тэгэхээр энэ болохоор ингэж тооцоод тийм юмны байгуулагч юм байна. Харж байна. Энийг бид параллел тэнцвэр гэж. Хоёр нэгс болж байна. Тэнцвэр гэж. Тэгэхээр одоо энэ эфиг бичих юм бол байгуулагчаар дөрөв хассан дөрөв матас байдалтай гэж болох юм. За 0 чинь 0 2 бол энэ хэр чинь 0 хасагдаад 0 болж шүү. Тэгэхээр энэ параллел тэнцвэр мөн өөрөө бол дигнал дээр 0-тай. Тэгээд эсрэг тэгшэнтэй тэнцвэр. Яагаад гэвэл μ-ийн хоёрыг байрыг солиод явуулах. Наадах хоёрыг байрыг солиод хасагддаг юм гэсэн. Тэгэхээр чинь энэ дөрвийг харьцан дөрөв матриц байна. Эсрэг тэгшэнтэй яг 100 шиг байгуулж байна. За тэгэхээр энэ дээр 0 байна. За μ энэ дээр шивлээ μ 0 μ 1 тэгэхээр юу болох вэ? Энэ Y1 x-ийн нэгдүгээр байна. Энэ болохоор μ 0 μ 2 гэхээр энэ болж байна. Энэ Y2 байна. Энэ Y3 байна. За одоо логик энэ за мэдээж эсрэг тэгшэнтэй юм мэдээж байгаа. Хас юм байна. Энэ дигнал дээр байна. За энэ юм гэхээр μ1 μ2 тэгэхээр хаана энэ хас төлөвтэй B3. За энэ болохоор μ1 μ3 ба энэ хас төлөвгүй зүгээр B2. За тэгэхээр за энэ дээр E2 хас B3 гэх юм чинь энэ болохоор эсрэг тэгшэнтэй эдгээр эсрэг тэгшэнтэй учраас зүгээр B3 байна гэсэн. Нойл энэ юу вэ? 2 Окей. Хас B. За энэ болохоор хас B2. Тэгээд нойл ийм. Тэгээд одоо тоон хаач яг чинь 6 юм байна гэсэн. Яг үүндээ цаана дөрвөн хэмжээстэй ийм матриц шиг юм байсан гэсэн. Тэрнийг нь 6 байгуулагч шиг бидний цахилгаан сонгосон орн байвал тусласан болж үзэл байсан гэсэн юм үүндээ. Яг энэ бас тэгээд цаана яг явж байгаа юм байлтал юм байна. Тэгээд бас болоо араа. Бид энэ чинь зүгээр нэг гоё болчихлоо явж байсан нэг юм өсөлтөд хийж болж байгаа гэдгийг асууж байна. Одоо тэгэхээр бид яах ёстой вэ? Энэ нэг яаж орой зөвлөлтөнд яаж хөрөх ёстой гэдэг байна. Тэр хөрөлтийн хууль нь бидний өмнө шалгаж ирсэн хуультай адилхан байх юм бол энэ чинь яг жинхнээс юм байна.
자, 그럼 어려울지도 않지? 어렵지. 자, 이 내용은 그래서 인력에서 어떠냐 했습니다. Ийм тооны байранд FMU яаж өөртөө олох бол аав яаж өөртөө хийх хэрэгтэй. Тэгээд энэ урд нь уламжлалт үйлчлэл тэрний яаж өөртөө хийх хэрэгтэй. Тэгээд хоолойгоо илэрхийлж байгаа гэсэн. Энэ маань яг бидний өмнө хичээлсэн нөгөө улаанаар дөрвөлжсөн хоёр томьёоос шүү дээ. Тэрний дөрвөн хэмжээстэй хэлбэр гэж тийм. Тэр улаанаар ингэж болох гэсэн. За тэгэхээр үүний өмнө new Доор индекстэй аавууд яаж үгүй гэсэн тийм. Энэ бол ойлгох бид нар мэдж байгаа энэ чинь ингэж болдог. Ингэж болж байгаа. Энэ ойлгомж. За одоо ганц үсэх юм бол боломжтой яагаад гэсэн. За тэгэхээр ямар нэгэн функц байж эндээс x мега боломжтой. Энэ яаж болдог вэ? Ахад функц боломжтой. Usually, one is mu. 자, 되게 누구 떴어요? 뭐? За ингэж. Энэ бол юу вэ? Флоренц матрис. Штрих new тэгээд waahne x. За энэ цаашдын бол одоо энэ f гэх юм бас салгаад зөв уламжлалаар болж байна. Энэ болохоор x μ-ээр авсан уламжлал гэхээр ингэж бичих x гэсэн. Одоо тэр А-гийн өмнө бичээд байгаа D гэсэн оператор ийм хэрэгтэй явах хэрэгтэй гэсэн. За тэгсэн чинь одоо энэ ламда мю штрих шиг мю штрихийг энэ рүү хөрөх гэдэг чинь энийг 3 томьёог гаргацсан. Тэгэхээр мю штрих нь болоод мэдээж энэ одоо матрицын 3-аар үржүүлсэн байдаг. За тэрийг айтайханаар яаж хийж вэ? Нөгөө нэг энэ нэмтийг аялах маань яаж харах вэ? Тэрийг яах вэ? За, pandemia штрих гэсэн. За, энэ хийж бичлээ. Дээр тэнцүү. За, ламда гэсэн матриц үржих нь дэштрих гэдэг юм шүү дээ. Тэгэхээр эндээс дэштрихийг олох юм бол ламдагийн урван үржих нь дэштрих юм болно. За ингээд хэдүүлээ цаг баг учраас нэг бүрэн гатлаг хийхгүй гэхдээ зүгээр нөгөө ламдагийн урмуучин юм дээр бидний хийж үзсэн жишээн дээр энэ n гэдэг матрич нь өөрөөр ламдагийн урмуутай тэнцүү байсан шүү дээ. Тэрийгээ санах юм бол тэр маань гэхдээ юм дээр ингээд бас өчнөд байна. Тэгээд энэ маань гэдгийг санаа. Тэгээд яг энэ батлаг болоод нэг жоох тухайн тохиолдол хийсэн байна. Тэгэхээр энийг зөвхөн яг ерөнхийдөө бол өчнөд гэж үзэх юм бол энэ маань n тэгээд юу бол. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ доороо энэ уламжлалт авах үйлдэл шүү дээ. Тэр оператор маань өөрөө ко-вектор мэдээр төрөлдөг гэсэн баруун зөвлөлтэй. Ко-вектор мэдээр.
За тэгэхээр одоо F нь яаж өргөө гэдгийг харах байна. Тэ? F нь яаж өргөө гэвэл анхан зүгээр энийг яаж өгөх вэ? Энэ ганцхан шиг болж. Энийг харж байгаа нөгөөд нь ажиллах учраас болж байгаа асуулттай. Энийг харах юм бол за энийг одоо юугаар солино? Энийгээр солино те. За тэгээд дотор нь байгаа аач бас ийм юм солино гэсэн. Ийм юм солино. За тэгээд энэ x чинь зүгээр тогтмол матрис байгаа шүү дээ. X-с хамаа x хугацаа дотор хугацаанд хамаа. Тэгэхээр чинь нэг энэ уламжлалт болохоор энэ дээр зөвхөн гэж байна. Тэгвэл ийм байна те. За тэгээд нөгөө нэг энийг бичих юм бол энэ хоёр байраас хэлсэн юм гэж үү. Яг адилхан ийм байна те. За тэгээд энэ хоёрыг хооронд хасах юм бол урд талд нь байгаа нэг адилхан юм байна. Тэгэхээр энэ чинь хаалтны өмнө бас гэсэн. Тэгээд хасдгийн дотор ороод тэгээд F маань болохоор ийм шууд гэсэн. Ийм. Яг энэ шуурдаг юм гээд бид нар энэ cover өөрөөр хэлбэл зүгээр жирийн код бидний яриасан cover vector болохоор ч cover нэг tensor байсан гэсэн. Ганцхан шиг юм болсон. Ерөнхийдөө бол ингээд cover tensor яаж явах вэ гэхээр долоороо ингээд зөндөө олон индекстэй гэж байна. 3 4 идчихэж байна. Тэгэхээр индекс болгон дээр ийм нөгөө cover индексийг орой зургал хийх матрис олж байгаа гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо чи mu-ийн байсыг mu-ийг болгодог тийм үйлдэл яваад гэж ойлгож байна. Энийг mu-ийг болгохын тулд нэг юм гэсэн матрис хэрэгтэй. Энийг mu-ийг болгохын тулд дахиад нэг юм гэсэн матрис хэрэгтэй. Тэгээд эцэст юм бол юм л. Цаг яаж юм бол? Болсон. Одоо хэрэгтэй. Тань болж. За тэгвэл одоо чиглэлээс одоо энэ юугаа энэ хөрвөлт одоо тухайн тохиолдолд хийж үзье. Тэгэхэд нөгөө тухайн тохиолдолд хийгээд яг энэ матрисыг хөрвөх юм бол бидний нөгөө аль төрөний шалгаж үзээд байсан тэр EB2 хөрвөлт бас чихрэн үү. Тэгэхээр одоо тэгээд шалгах юм бол энэ маань яг жинхнээс ингэж таарах юм байна гэсэн. За жишээ. Тэгэхээр Лоренц хурдлт маань гамма ас гамма b 0 ас гамма b гамма 0. За энэ лambda гэсэн матрисыг бид нэг хэрэг багтаад энэ чинь ковектор юм болохоор эндээс m-ийг бид олсон байна. M болохоор тэр нэгт гэж байна. Энэ чинь ийм байж байгаа шүү. За тэгэхээр одоо яах вэ гэхээр юу яах вэ? За энийг матрис хэмжиж бичвэл юу вэ? Гэтэл эхлээд харж. Энийг матрис хэмжиж бичих юм бол юу болох вэ гэхээр F view гэдэг юм яаж энэ хоёр F-ийн мөр багын хоёулынх индекс энэний датагийн чинь юу вэ? Багны индекс хоёулаа олцсон. Ийм юм чинь бас ийм юм шиг. Ийм үү?
Тэрмэн за тэгээд заавал ер нь бол энэ ардаа 9 байсан гэсэн энэ дээр артаа гарчихгүй яваад тэгшээдтэй багтсан болохоор хаана хөрвүүлсэн надсан чинь хаана хөрвүүлсэн хөрвүүлсэн чинь ерөөс хамаагүй багтчих. За тэгэхээр F-ийг бичих юм бол gamma B нөл gamma B gamma нөл за энэ болохоор өмнөх ийм хөрвүүлсэн гэдэг нь тэгвэл одоо F гэдэг матрix авчих. F гэдэг матрix нь тийм байж байна. 0 асперо хоёр асперик ийм гэж энийг дахиад 요거로 이메일로 주세요. 어떤 주신데 그래? So, 자 이제 인을 해주지, 이걸 해주지. 자, 인 모습 요거 하서 가마 대 예니까. 예니까 자 어디다 흔히 봤으니까 이미 좀 있어요. 가마 대 이시오 가마 예니까. 가만히 있는 것이지. 자, 제가 어떤 인이 뭐로 것인데, 인 것이 인데, 인이 것이. 근데 힘이 조금 많이 나와야 되겠지. 가마 예, 하성 가마 베 뭐로 것이지. 자, 가마 있는 사람이죠. 예, 하성 베 뭐로 것이죠. 자, 어떤 인들이 걔 뭐로 베 버리고 яагаад ойлгох гэсэн. Тэр чинь гамагийн өмнө гарчвал 이게고 내 허리로 자, 허리통을 제일 뭐겠죠? 인물 인테리어를 다섯 가마 예니. 자, 인디어서 이것도 가마 베 예니. 예니였어요. 자, 내가 이 아스팔트인 거죠. 이 허리 베버로 해가지고 그 가마에 놓는 거죠. ve yapabilirsin ve oranın zahir kalma ve 예고 mümkün ve varlıkçı. Peki dedikleri açıktan söyleyeyim ve sertifikası ilgisini bilgiler. Zaten burada adayın энэ гурван мөр илдээгүүр хийчихгүй гэсэн. Тэгэхээр энэ нэг шууд энэ юм чинь зүгээр энэ нэг шууд уусаад гэсэн. Энэ гурван мөр ч тийм. Тэгэхээр хасбэ хоёр хасбэ хоёр тэр гурав хасбэ дөрөвдүгээр бас болог дөрөвдүгээр мөр бас болог. Энэ гурав хасбэ хоёр Бэник бай. За энэ ч болохоор дахиад бичигдэж штэ. Гамма Б возьмем. Гамма возьмем.
x минимум гэж хэлсэн. Тэгвэл за тэгэхээр энэ мөр тийшээ орж ирлээ. Тэгэхээр яг юу болох вэ гэхээр энэ 0 болж зүүн нэг болон дээр. Энэ гамматай юм яг энэ вектинтэй энэ гамма б-гүй юм болохоор тэнд бол байгаа вектинтэй энэ вектинтэй. Resultat хоёр yen гэдэг өмнө хассан гэдэг байгаа энэ 0 гэж. За дараагийн нь болохоор энэ чинь хоёр дахь гэж яа гэхээр чинь v квадрат болоод v квадрат хассан гэдэг тэгээд өмнө гамма квадраттай. Тэгээд гамма квадрат тэгээд нэг нь v хас v квадраттай нөгөө нь нэгтэй v квадрат байхгүй. Хоёулаа y нэгтэй. Тэгэхээр чинь гамма квадратыг үржих нэгээс v квадрат нэг болж гамма яг өөр болж. Тэгээд нэг буцаад байна. За одоо энд байгаа юм болох гэхээр харин амархан яваад бол одоо энэ холдсон юм байхгүй. Зөвхөн тэр нэмтэй харьцуулж байгаа. Тэгэхдээ тэр чинь энэ шууд боол юм. За гамма яг болсон b болго. За нөгөө бас адилхан энэ шууд боол b боол b болно. За энэ боол болохоор юу болох вэ гэхээр яг хөдөлгөөн яаж тооцож болно гэхдээ нөгөө хариу гарахтаа энэ f гэдэг нэг хурц байгаа шүү дээ. F нь анханасаа эсрэг түвшинтэй матриц байсан шүү дээ. Тэгэхээр чинь энэ хоёр юм хоёр талаас нь тэгш. Нэг талаас нэг матрицаа нөгөө талаас нь тэр матрицыг хөрвүүлснээр бүрдүүлэх юм бол энэ эсрэг түвшинтэй хэмээн байна гэсэн байна. Тэгэхээр тэрнгээр зөв шууд автоматик хасах юм. Энэ бас маягаар эсрэг түвшинтэй учраас тийм юм хийж байсан. Энийг хөрвүүлсэн юм. Энийг хөрвүүлсэн ийм багтай. Энэс ихтэй хөрвүүлсэн буцааж ямартаа хөрвүүлдэг шүү дээ. Тэгэхээр энэс нэг хөрвүүлсэн. Энэ болчих. Дараа нэг хөрвүүлсэн. Дараа нэг хөрвүүлэхээр би энэ хэлээ. Тэгэхээр чинь энэ хэрвээ энэ хөрвүүлсэн гэдэг нь f-ийн эсрэг юм бол энэ чинь болохоор юуны эсрэг байна гэсэн. Энийг цаашаа хөрвүүлэх гэж юм бол энэ тэнцүү аспекттэй fn буюу ингээд байна. Энэ чинь f шигийн юу вэ? Энэ чинь өөрөө f шиг аспект. F шигийн эсрэг түвшинтэй гэж бодчих. F-ийн эсрэг түвшинтэй байсан бол тэр одоо энэ дээр диагоналын хасах шаардлага байна. За одоо энэ юу болж байна гэхээр хоёрдугаар мөр энд ирсэн. Тэгэхээр чинь энэ маань энэ шууд боолог. Гамма за аспекттэй тавьчих. B болсон B явуулсан. Хичээл болж байна. За X-ийн гэсэн хэрэг арга гэж. Хичээлтэй байна шүү. Тэгснээр заавал оройтой ороод ирж болох гэсэн. Одоо яг тарах чинь. Энийн дараа бас хичээлтэй байна. Энэ ангийн хоёрыг тийш орж. За энэ дээр яг тэгэхээр ингээд бид чинь энэ шууд боол. Гамма B2 за энэ болохоор энэ доод юм юу яхаа яагаад шинтэй уусаас гарч одоо тэр тооц гэдэг ганцхан юм. За тэнд хэм яг энэ 3-р мөр яг хамгийн сүүлийнхтэй харилцуулж ирсэн тийм. Тэгэхээр чи тэнд хасах бэр гэж ийм болчихсон. Тэгэхээр одоо эндээс нэг иштрихтэй бэнтэй эндээс шууд уншсан байна. Жишээлбэл энэ чинь нэг штрих юм байж байна. Энэ штрих өөрөхгүй байна. Энд чинь E2 байх газар. Тэгэхээр E2 штрих маань энэ байна.
그리고 백육신 заяа B3 байж B3 шийдэх байна. Энэ болохоор хасагтан гэхдээ B3 шийдэх байх хэрэгтэй тийм. Тэгэхээр B3 шийдэх нь өөрөө хасагтан дико гамматай болцсон байна. Тэгэхээр яг энэ бол бидний B1-ийг ойлгох тийм B1 шийдэх хэрэгтэй гэсэн. Бидний нөгөө шалгаж үзсэн гэрийн даалгавар гэсэн тэр бодлож ядчих чинь. Яг цаанаа онцлог тэр бодлого нь юу байсан бэ гэхээр дөрвөн хэмжээстэй ийм тензорын бодлого байсан байна.